За сайн байцгаана уу? CCTV-гийн төв самбахын дараас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Хятад улсын нийслэл Бээжин хотод ирсэн гадаадын хүмүүсийн заавал зорж ирж үздэг онцгой объектын нэг юм байгаа. Тэгээд энэ самбахыг одоо 405 м өндөртэй Хятад 4-р, дэлхийд 9-р ордог томоохон самбах. Тэгээд самбах руу нэвтрэх одоо үзэг тасалбар нь 90 оны үнэтэй байдаг юм байна. Энэ самбах дотор одоо CCTV-гийн түүхийн музей, одоо тэгээд хотыг дээрээс нь бүгдээр нь толдон үзэх боломжтой зориултын тавцан, тэгээд одоо иргэдэг ресторан энэ төргээд олон сонин сайхан зүйл жуулчлал зориулсан ийм үзмрийн зүйлс байдаг юм байна. Ингээ хамтдаа орсон нэрцгаая. За одоо хамгийн ихэнд лифтээр гараад энэ одоо энэ самбахын маань хамгийн энэ өөрөндөө дугуйр хэсэгт байгаа 238 м өндөр байгаа. Хотын дээрээс нь толдох. За одоо самбахынхаа гол тэнхлэгийг дагаад одоо ингээ хотоо үзээ явж байна. Энэ одоо яг энэ зүүн урд талдаа бол айгүй сайхан нөгөө хотын гол нуур уснууд цэлцээ сайхан харагддаг юм байна. Энэ одоо босоо тэнхлэгийн зам бол одоо баруун 3 дугаар тойргийн одоо хойшоо урагшаа босоо зам байна. Баруунтаа харагдаж байгаа тэр нэг бүдэггээ одоо яг Монгол гэр шиг 3 цаг цагаан орой яваад нөгөө нэг өвлийн олимпиад гэсэн нөгөө олимпийн юу штэ тоглолтын талбай тэрний цаана одоо вандаа харагдаж байна. Гэтэ олон улсын араадыг харагдаж байна. Тэр булангаас нь тэр хөрөндөж гарч ирж байгаа манай хотгоо манай гэр харагдаж байна. За энэ самбахыг яг баруун тийшээ харсан зөвхөн нь болохоор асар том юм эртний бүрээ байж байна. Энэ бүрээн дээр одоо ингээд хүн дуртай юм хашгирч авах юм байна. Хамгийн гол одоо өндөр дуугаар хашгирахад энд одоо дууных нь гэрс гарах юм байна. За одоо тэр та бүхний харсан тэр монголчуудын маань хамгийн сайн мэддэг шижиминий зах гэж маш этгээд одоо содон 3 байшин байдаг. Эндээс бол нэг зармигны толгой шиг юм харагдаж байна. Ер нь бол өнөөдөр тийм их онцгой цэлмэг өдөр биш байна. Жаахан бүхэг өдөр болохоор жаахан бөөдгөр харагдаж байна. Цэлмэг өдөр бол үнэхээр бүх юм алган дээр тавьсан юм шиг үнэхээр сайхан харагддаг. Самбаг дотороо ингээд нэг тойрог хийгээд хотоо одоо бүгд нь таарч харчаад ирэхэд 1 минут зарцдаг юм байна. Тэгээд ингээ явж байхдаа бас сонин мэдрэмж төглөө. Бид амьдралаа одоо дотроос нь мэдрээд байдгаас бас дээрээс нь хардаггүй тийм ээ. Тэгээд бас нэг үе бас ингээд өндрөөс дээрээс нь өөрсдийнхөө орших харуул бас хүн мэдрэмж сэтгэлгээний хувьд бас онцгой сонин үнцэг юм байна. Хүмүүс яагаад энэ өндөр самбагт дурлаад өндөр гарах гэдгийг одоо учрыг өнөөдөр бас ойлгох шиг санагдаж байна. Одоо ингээд доошоогоо бууж телевизийн музейг хамтдаа үзье. Самбахынхаа гол үзмэрийн хэсэгт явж байна. Одоо энэ хэсэгт бол мэдээний тайзнаас ихэд одоо телевизийн бүхэл идэх хэрэгсэл жуулчид одоо сонирхож хамт зураг гаргаж авах хөвгтэй байж байна. Одоо энэ самбах шүү дээ. Бид нэр одоо сая эндээс хотын үзмжийг харсан. Одоо яг энэ хэсэгт нь ирчгээд байж байна. Тэгээд энэ хэсэгт бол одоо бас телевизийн одоо дэлхийн хамгийн алдартай телевизийн том самбахууд байж байна. Энэ самбахуудаас одоо 3 их самбах нь Хятад улсад байж байна. Шанхай телевизийн самбах, Тянжины, Бээжингийн энэ самбах. Ингээд нийтдээ одоо Гуанчжоугийн самбах ороод ингээд 4 самбах байна. Гуанчжоугийн самбах бол одоо 600 м өндөр маш одоо алдартай самбах гэдэг одоо тав хүн сайн мэдээ. Энэ бол одоо бас дэлхийн хамгийн алдартай одоо Стон киноны самбахаас ихэл маш олон том самбахууд байна. Энэ бол Токиогийн 600 м өндөр телевизийн самбах барихаас арай өмнө одоо хийсэн үзүүлэн материал болтой. Одоо дэлхийд дээр байгаа хамгийн өндөр телевизийн самбах бол одоо Токиогийн самбах байгаа тав хүн сайн мэдээ баха. Энэ цэг кабинет нь хэсэг бас үнэхээр сонин содон архитектуртай юм байна. Энэ цонхны шилбүүдийг ингээд доош нь хонгойлгоод ингээд надад байрлуулж гисэн болохоор ингээд дээрээс нь одоо хотыг хонгойж харж байгаа юм шиг. Нэг бодлын маш төвшөлтэй боловч бас их этгээд содон бас онцгой мэдрэмж төрүүлдэг юм газар байна.
Энэ цамхгийг бол одоо яг нөгөө жуулчингүйний энэ үдээр ерөнхийдөө үзэж хараа яриадсан. Одоо энэ цамхгийн маань ерөөсөө үндсэн үүрэг бол ерөөсөө телевизийн антен байгаа шүү дээ. Энэ одоо зөвхөн бүдээр авах дамжуулах үндсэн юм антен. Одоо энэ антенны маань одоо жинхэнэ одоо хүчин чадлынхаа тоо байна энэ байж байна. Одоо нийтдээ 200 гаруй сувгийг одоо ингээд хүлээж авч дамжуулж байдаг юм байна. Тэгэд энэ цамхаг бол одоо 1984 онд анх шавыг нь тавиад 93 онд албан ёсоор ашиглалтанд орсон. Онцгой бүтээн байгуулалт гэдэг утгаараа маш их одоо цаг хугацаа зарч хийсэн ийм онцгой телевизийн антен юм аа цамхагнаас гадна. За энэ бол одоо CCTV-ийн мэдээний тайз. Ард нь одоо энэ ажилтнууд яаж ажилладаг одоо ингээд яг л телевизийн орчныг үзүүлсэн ийм хэсэг байна. Энд нь бас камер зоочжээ гэсэн. За энэ бол одоо цамхгийн маань яг бөмбөлгөн хэсэгт байгаа ресторан ингээд доошоогоо ороод нэг хоол идээд одоо яг нэг хооллоо дуусах хугацаанд одоо бүтэн нэг тойрог эргээд одоо Бээжинг бүхэлд нь харуулдаг. Хожим бас нэг Монголоос найз нөхөд ирсэн үед бас энэ ресторан дайлал зүгээр юм уу гэж бодчих. Одоо ганцаараа явж байгаа яашаа ороод юу ач хийх вэ? За энэ хэсгийг үзээд дуусгасан. Одоо доошоогоо соёлын танхим руу явж байна. За 1 минут хүрэхгүй хугацаанд одоо дээд дээр сүнх гэдэг одоо цамхгийн орой дээр гарсан. Тэгээ оройноос нь эхлээд доошоогоо нийтдээ 5 буудал дамжаад одоо ингээд энэ цамхагтай танилцдаг юм маршрут юм байна. Хамгийн төгсгөлийн буюу одоо энэ суурин хэсэгт байдаг музейн хэсэгт нь одоо ирээд байна. Энэ бол шинэ хятад улс байгуулагдсанаас өнөө хүртэл үеийг одоо түүхэн үеийг зургаар ингээд үзүүлсэн юм сонирхолтой музей байт юм байна. Энэ музейг үзэж дуусаад одоо энэ цамхагтай хийсэн аялал өндөрлөдөг ийм нэг үндсэн маршруттай юм байна. За энэ музейд одоо бас алдартай Дүнмээ 92-ийн баримл бас байж байгаа юм байна. Энэ бол одоо Монгол хүний байгальтай болоод малтай хайртай Монгол хүний одоо үлгэр жишээ болж мөнхөд баяр алдарсан ийм хоёр бүгд байгаа. 1964 онд одоо өвөл маш аимшигтай юм зуд шуурга болоод одоо малаа хонь малаа хаягахгүйгээр одоо дагсаар явж иж одоо нэгдэл нийгмийн өмчийг аврам хамгаалсан одоо ийм үлгэр жишээч хоёр баатар бүр ингээд сургуулийн сурах бичигт орсон ийм хоёр бүгд байдаг. Буугт хотод болсон өвөр Монголын буугт хотод болсон бодит түүх юм аа. Тэгэхээр энэ одоо хоёр бүгдийн маань хөшөө баримл бас энэ үнэтэй байж байгаа сайхан юм аа. За одоо музейс гараад ирэнгүүт ингээд орж ирсэн үүд маань одоо харагдаж байна. Одоо ингээд энэ шатаартай ороод шууд одоо буулаа. Ингээд хятадын төв телевизийн цамхаг гэдэг одоо энэ гайхалтай цамхаг бол Бээжингийн одоо хаанаас ч харагдаж байдаг. Хүн болгон одоо ямар сонин сайхан идвэ гэж харж байдаг. Орж ирж амжаагүй хүмүүс одоо халтхан мэдээлэл өгөхөд одоо дотроо нэг ийм зүйл байт юм байна шүү. Энэ одоо ингээд хамтайсан та бүхэндээ баярлалаа баяртай.